proactive ICT service provider, Nogos service. За өнөөдрийн presentation маань SharePoint-ийн талаар танилцуулах болно. За уламжлалт ёсоор аженда эхлээд танилцуулах хэсэг байна. За өнөөдрийн вебинар маань эхний ээлжинд бол SharePoint-ийн танилцуулга introduction. За дараагийн SharePoint-ийн key advantage буюу давуу тал. За мөн OneDrive болон SharePoint-ийн ялгаа. За энэ дээр харилцагч маань бас баг зэрэг төөрөөд байдаг. OneDrive SharePoint-ийг юугаар ялгаатай юм бэ? Ямар ч ялгаагүй юм шүү дээ. Адилхан файлаа байршуулдаг. Тийм учраас яагаад SharePoint-ийг ашиглах ёстой вэ гэдээ бас харилцагчнаас баг зэрэг асуултууд орж ирдэг. За мөн SharePoint-ийн аюулгүй байдал буюу mapping талаар баг зэрэг мэдээллүүдийг та бүхэнд тайлбарлах болно. За тэгээд төгсгөл хэсэгт мэдээж Q&A хэсэг байгаа. Та бүхэн зөвхөн сэдвийн хүрээнд биш те бусад Microsoft-тэй холбоотой сонирхож байгаа хэлцээний зөвлөлтнүүд боломжуудын талаар бүрэн асуух боломжтой. За SharePoint гэж юу юм бэ гэдэг хэсгээс тайлбарлаж эхлэе. За энэ маань ерөөсөө ганцхан үйлбэрээр л тайлбарлах боломжтой. За энэ дээр харж байгаа те web based platform. За SharePoint маань бол ямар нэгэн тусдаа application program те бие даасан функц бие хэлбэрээр ч юм уу компьютер суудгүй зөвхөн cloud хэлбэрээр байршиж ажилладаг. Тэгэхээр ямар ч компьютер, ямар ч төхөөрөмжөөс та SharePoint-ийг ашиглах боломжтой гэсэн үг. За SharePoint-ийн маань давуу тал тий. За яг яагаад SharePoint-ийг ашиглах гэдэг юм бэ? Бусдаас яг юугаараа давуу талтай юм бэ гэдэг. За эхнийх нь бол collaboration tool гэдэг ярьж байгаа тий. За багийн ажиллагааг дэмжиж seamless буюу шууд холбогдож ажиллахаараа давуу талтай байгаа. За мөн advanced document management. За магадгүй нэг хоёр хүн голдоо файл шеэрлэхдээ бол OneDrive ашиглаж болно тий. Хоорондоо зүгээр шеэрлээд ашиглаад явж болж байгаа бол хоёр болон түүнээс дээш хүмүүс за багийн хэмжээнд, группийн хэмжээнд, компани хэмжээнд тий бол файлуудыг хоорондоо менеж хийхэд бол хүндрэлтэй болоод ирдэг. За тийм учраас SharePoint-ийн маань давуу талуудын дээр гарч байгаа. За мөн customize буюу workflow-уудыг дэмждэг. Зөвхөн файлуудаас гадна бусад нэмэлт төлөвлөлтүүдийг дэмжих хамтран ажиллах боломжтой. За Power BI байдаг. За Power Apps байгаа. За Power Automate гэдэг байдаг. За тийм эдгээр аппликейшнууд за цаашлаад SQL Server гэдэг бусад 3 дахь софтверүүд, серверүүдтэй холбож ажилладаг. Тэдгээрийн суур болох бүрэн боломжтой. Тэгэхээр та бүхэн SharePoint дээр файлуудаа, датануудаа хадгалж байгаа тийм. За файлууд маань идэх болчлоо. Эсвэл дараагийн бид нэр төвшөнд гараад аппликейшн хөгжүүлээ. Мэдээллүүдээ байгаа датануудаа өөр 3 дахь софтвертэй холбож ашиглая гэвэл SharePoint дээр байгаа датаудаа шууд шилжүүлэх буюу эсвэл цаашлаад холбож ажиллах боломжийг олгодог. За мөн тэгээ мэдээж Microsoft-ийн үндсэн програмуудын нэг учраас Microsoft-ийн бусад аппликейшнтэй холбогдож ажиллана. За Teams, Outlook тэ бусад 365 бүхэл аппликейшнтэй холбогдож ажиллахаараа давуу талтай байна. За дараагийнс маань OneDrive болон SharePoint хоёрын ялгаа гэдэг хэсэг орж. За энэ дээр бас ингээ харагдаж байгаа тэ. За OneDrive бол personal file буюу тэ хувийн файлуудаа хадгалах ажлын файлуудаа гэсэн үг шүү дээ. Өөрөөр ажиллаж байгаа файлуудыг хадгалаад за тэгээд нэг болон түүнээс дээш хүмүүстэй нэг шеэрлэр ажиллаж болно. За харин SharePoint маань бол team collaboration буюу олон хүмүүсийн файлуудыг SharePoint дээр байршуулсан. Хүн болгон тэр файл руу хандаж орох тэ өөрчлөлт боломжтой гэсэн. За цаашлаа менежмент байгаа. Файлуудыг хүснээр менеж, шеэрлэх, харах тэ. За эсвэл цаашлаад version history гэж ярьдаг. Тухайн файлуудын бүхэл логуудыг харж болно. Тэр файл дээр хин орж edit хийсэн бай, өөрчлөлт оруулсан. Цаашлаад ихний хувилбар руу буцах зэрэгээр хүссэн байдлаараа тухайн файлыг удирдах боломжтой. За энэ дээр collaboration feature гэж харагдаж байгаа тийм. Base OneDrive бол basic sharing гэж ярьдаг бол за SharePoint-д advanced гэдгээр давуу талтай. За team болон library-ийн хооронд бол удирдах болно гэсэн. За OneDrive-ийн хувьд бол control-ийн хувьд бол limited тийм. Зөвхөн хүнд оноож өгдөг бол SharePoint дээр хүн болгон тус нь оноож өгдөг. За энэ хүмүүсийн файл дээр зөвхөн edit хэрэгтэй. За эсвэл энэ хүмүүс зөвхөн хар хэрэгтэй гэдэг хүснээрээ тохиолж болно гэсэн үг. За тэгээд OneDrive маань бол зөвхөн basic аппликейшнуудаа холбож ажиллана тийм. За цаашлаад Teams, Outlook ч юм уу. За харин SharePoint-ийн хувьд бол Microsoft-ийн цаашаа серверүүдтэй за мөн 3 дахь аппликейшнууд серверүүдтэй холбогдож ажиллахаараа давуу талтай болж байгаа. За SharePoint-ийн маань дата буюу тийм мэдээллүүдийн аюулгүй байдал гэдэг хэсэг маань бол энийг чухал болж байгаа. За файлуудыг бол бид нар уламжлалт байдлаар хадгалаад сурцсан тийм. За уламжлалт гэвэл за бид нар компьютер буюу тийм төхөөрөмж дээр хардвар дээр буюу локал хадгалдаг. За эсвэл цаашлаад өөр аргуудыг бол за файлаа нэг рүү дамжуулдаг. За нөгөө Viber байдаг, Telegram байдаг, Facebook chat тэгэл төрөл бүрийн системүүд байдаг. За эсвэл дотооддоо хөгжүүлсэн системүүд ч юм уу тийм байдлаар файлуудаа дамжуулдаг. Энэ маань бас баг зэргийн учир дутагдaltaй байдаг. За яагаад гэвэл за би жишээлбэл нэг хамтран ажиллаж байгаа тийм нэг файл Viber дамжуулъя. За нөгөө файлыг маань нөгөө хамтран ажиллаж маань хүлээгээд авчлаа. Тэгээд тэр файлыг татчих хэрэгтэй болно. Тэр хүн татаад авчлаа файлаа.
За тэгээд тэр файл дээр өөрчлөлт оруулна тийм маа хамт файл хийж авсан юм. Тэр хүн файл дээр өөрчлөлт оруулсан ч гэсэн тэр өөрчлөлт оруулсан файл надад байхгүй. Ягаад гэвэл Viber дээр тийм функц байхгүй. Зөвхөн татаад авчин нээгээд авчин. Тэгээд өөрчлөлт оруулсан бол дахид буцааж явуулах шаардлага. За эсвэл серверүүд тийм локал серверүүд network ч юм насууд гэдэг ярьдаг тийм. Тэн дээр файлуудаа дамжуулаад хадгаллаа гэхэд тухайн файл дээр ажилласан логууд үлдэхэд хэцүү болчихдог. Одоо энэ дээр та бүхэн харж байгаа бол audit trail гэж харагдаж байгаа тийм trails гэдэг. За файлуудаа ингээд хэн өөрчилсөн байдгийг мэддэхгүй тийм. Заавалчгүй. Ороод харахад нэг өдөр файл нь өөр болсон байдаг. Эсвэл бүр устсан байдаг ч юм уу тийм. За тэгээд тухайн файлыг дараа нь хэн өөрчилсөн гэдэг нь олцдгүй. Тиймэрхүү асуудлууд зөндөө гардаг. За тэгээд гол давуу тал маань болохоор SharePoint маань complete стандартыг дэмжиж ажилладаг. Ямар нэгэн байдлаар та бүхэн дээр audit орлоо тийм. Файлууд шалгахтаа за ISO гэдэг стандартууд байдаг. Стандартуудыг дотооддоо хэрэгжүүлэлээ гэхэд SharePoint-ийн маань стандарт маань эдгээр стандартуудыг хангаж ажилладаг гэсэн. Тийм учраас SharePoint дээр файлуудаа байршуулах, цаашлаад компанийн үйл ажиллагааг дээш нь гаргахад илүү төхөж болж байгаамаа. За Microsoft-ийн аппликейшнуудтай хэрхэн интеграшн хийж ажилладаг вэ гэдэг дээр бол товчхон ингээ харуулж байна. За энэ дээр ингээд харагдаж байгаа тийм бидний өдөр тутмын ашигладаг аппликейшнууд байгаа тийм. За collaboration with Teams гэж харагдаж байгаа. За Teams дээр зүгээр шууд файлуудаа дамжуулж байгаа. SharePoint дээр байгаа файлуудаа. За мөн Office 365 аппликейшнууд байгаа. Бидний өдөр тутмын хамгийн түгээмэл ашигладаг аппликейшн дээр Office-ийн хэрэглээнд бол за Word байгаа, Excel байгаа, PowerPoint байгаа тийм. Эдгээртэй бол бүрэн ажиллана гэсэн. За тэгээ Power Automate гэж байдаг. Энэ бол автоматжуулалт юм даа Microsoft-ийн шийдэл. Энгийн гараар хийдэг аппликейшн тийм үйлдэлүүдийг бид автоматжуулна гэсэн. За магадгүй өдөр болгоныг мэйл явуулдаг байлаа гэж боддог тийм. Тогтмол гараар өдөр болгоныг мэйл явуулдаг. Тэрийг Power Automate ашиглаад автоматжуулах боломжтой. За тэрэн дээр SharePoint маань орж ирж болно гэсэн. За магадгүй SharePoint дээр мэйл явуулах хүмүүсийн листүүдийг оруулаад өгч болно тийм. За энэ хүмүүсийн листүүдийг оруулаад за тэгээд Power Automate ашиглаад тэр хүмүүс рүү листэнд байгаа хүмүүс рүү байнга автоматар мэйл явуулдаг. Тийм байдлаар автоматжуулж болно гэсэн. За мөн цаашлаад Power BI тийм. Одоо Excel бол ангаараа яг датануудыг гар. Тийм учраас Power BI-тай хослуулж илүү датагаа мэргэжлийн түвшин тийм нарийн өндөр харуулдаг болсон. Учраас Power BI манаас SharePoint дээр датаудаа ажиллах боломжтой. За тэгээд төгсгөл хэсгээр нь бол эдгээр ашигласнаар багийн дотоод харилцаа болон бүтээн маань бол дээш буст хийгнэ гэж үзэж байгаа. За энэ хэсгээр бол ингээд SharePoint-ийг ашигласнаар яг ямар даваа талууд гарах вэ гэдэг маань товчхон байна. За project management ашиглаж байна тийм. Баг болон төслүүд байдаг, хийж байгаа таскууд, ажлууд байдаг тийм. За мөн intranet solution. За энэ маань яг гэсэн үг гэхээр SharePoint ашиглаад бид дотооддоо нэг жижигхэн вебсайтуудыг үүсгэж болно гэсэн. Баг болгон тийм аль болгон за эсвэл бол групп компани байж одоо дотор 7-8 компанитай манай Монгол групп компани шиг. За тийм бол бид нэр дотооддоо компани болгон тусдаа SharePoint сайтууд үүсгэж болно. За тэгээд зөвхөн тэр компани ажилчид маань тухайн SharePoint дээр байршдаг тийм. Компани тухайн шинэ мэдээллүүдийг харж яадаг, зарлууд байдаг, компани өөрчлөлтүүд тийм. Бүхэл мэдээллүүдээ дотооддоо хадгалж болно гэсэн. За тэгээд document management. OneDrive дээр файлууд байх дээр нэг эрсдэл гардаг. Тухайн хэрэглэгч ажлаас гарсан тийм. За эсвэл аккаунт нь идэхгүй болсон, лиценз нь дууссан гэл маш олон асуудлууд гардаг. За харин энэс сэргийлээд бид нэр SharePoint дээр файлуудаа байршуулж болно гэсэн. За тэгэхээр магадгүй хүн ажилласаа гарсан ч тийм аккаунт идэхгүй болсон ч юм уу. Тиймэрхүү тохиолдолд SharePoint дээр угаасаа интро сайт үүсэж байгаа учраас тухайн SharePoint дээр сайтууд маань хадгалагдаад болчихж байгаа. Тэгэхээр хэнийг нас хараад бас байдлыг бол даваа талтай гэсэн үг. За тэгээд SharePoint-ыг бол хүссэн байдлаар өөрсдөө үүсгэж болно. Тэрүүгээрээ даваа талтай. За SharePoint-ыг ашиглахад яг ямар одоо чадваруудыг эзэмшсэн байх ёстой вэ тий. За ямар функцүүдийг мэдчихэж SharePoint-ыг илүү үр дүнтэй ашиглах вэ гэдгийг бол товчхон ингээ харуулж байна. За эхлээд SharePoint гэж яг юу юм бэ гэдгийг ойлгох шаардлагатай. За тэгээд дараа нь SharePoint сайт үүсгэх хэсэг орж ирнэ. За үүсгэсэн мэдээд сайтн дээр файлууд буюу документуудыг менеж хийх шаардлагатай. За мөн лист болон library үүсгэн. За тэгээ Microsoft-ийн бусад аппликейшн буюу Teams, Outlook-тэй холбогдож ажиллах тий. За тэгээд customize хийх гэсэн хэсгүүдээс бүрдэж байгаа. За тэгээ аюулгүй байдлын буюу эрхийн тохиргооны үүднээс бол SharePoint бол permission-ийг тохируулж өгч болно хэрэглэгчдээр. За тэгээд бусад аппликейшнуудтай интеграшн хийж болно гэсэн үг. За ингээд PPT маань бол маш товчхон ингээд дуусж байгаа. За үлдсэн хэсэг маань бол мэдээж демо хэсэг болно. За SharePoint-ийг би та бүхэнтэй вебинарынхаа ихэнд хэлсэн. Ямар нэгэн байдлаар бол аппликейшн байдгүй. Тэ програм ч юм уу бидний компьютер банк байдаг тэ Word, Excel ч юм уу юм байдлаар програм буюу аппликейшн байхгүй гэсэн. Тэгэхээр бид нар ашиглах боломж маань гэвэл Office.com гэж гэдэг тэ. За эсвэл M365 Cloud Microsoft гэсэн
урал буюу линк холбоосоор өөрийнхөө аккаунтаар буюу Microsoft Mail-ээр аккаунтаар нэвтэрч болно гэсэн. За би одоо л энэ дээр харж байна тийм тестийн аккаунтаар орсон байна. Admin Tech 2 гэх. За SharePoint руу эхний ээлжинд яаж орох вэ гэдгээс бол сэдв маань эхэлж байгаа тийм үү? За зүүн дээр байршиж байгаа тийм application launcher хэсгээс байршиж байгаа. За application launcher хэсгээс SharePoint хэсгийг сонгож өгөх шаардлага. За SharePoint маань тусдаа ингээд web хэлбэр буюу cloud хэлбэр байршдаг. Түр зур опшн болчихъя. Хэрэгтэй байдаг учраас. За SharePoint-ийн маань үндсэн миний үзэс маань бол ингээд болчихж байгаа. За яг ямар байдлаар өгч авч байгаа гэвэл за SharePoint гэж гарч иж байгаа. Дээр маань бол миний урал маань харагдаж байгаа. За SharePoint-ийн маань энэ холбоос маань бол бидний доменыг авчдаг. За тэгэхээр бидний компани нэр байдаг гэсэн тийм. За магадгүй миний үндсэн SharePoint бол жишээ нь Монгол сервисийн юм ч юм уу тийм. За эсвэл өөр яг танаа домен та бүхний домен ямар нэртэй байна, ямар домен болсон бэ гэдгээс хамаарат тэр нэрээр SharePoint маань үүсдэгэ гэсэн. За тэгэхээр миний хувьд бол mgl7c sharepoint.com гэсэн байдлаар SharePoint маань ажиллана гэсэн. За зүүн талд navigation хэсэг байдаг. За энэ дээр бол жишээ нь бол home хэсэг байна тийм SharePoint start page. За энэ дээр дараад мэдээж бид нар үндсэн хэсэг рүү очино. За my site хэсэг дээр бол миний үүсгэсэн болон миний ордог байнга сайтууд маань харагддаг гэсэн. За энэ дээр яг хэр их сайт байгаас хамаарат тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай. За шууд дараагийн хэсэг рүү орчих энэ дээр хугацаа авч байгаа. За ингээ гараад ирчих тийм миний сайтууд. За frequent гэдэг орж бол миний банк тий сүүлд юм уу байнга орж үздэг сайтууд маань болох нь хэсэг дээр хэсэгтээ гараад ирж байгаа. За see more гэж дараад цаашаа харж болно. За follow дээр бол миний дагдаг SharePoint-ууд харагдаж байгаа. За my news дээр хин нэгэн SharePoint дээр шинэ мэдээлэл оруулсан эсвэл миний оруулсан ч юм уу тий мэдээллүүд маань бол my news хэсэг дээр харагдана. За мөн адилхан file хэсэг дээр бол миний оруулсан файлууд маань харагдаж байгаа. Ямар хаана аль SharePoint дээр миний файлууд байгаа вэ гэдэг харагдаж байгаа бол my list дээр листүүд маань харагдчихна гэсэн. За SharePoint дээр тэгээд шинээр одоо функцүүд нэмж болно. За жишээлбэл post байгаа. Post нэмж болно. За эсвэл page нэмж болно. За site нэмж болно. За эсвэл мэдээж нөгөө үндсэн файлуудын өргөтгөл байгаа тийм документ байгаа, sheet байгаа, за presentation байна, notebook байна, list гэдгээр файлуудыг нэмж болно гэсэн үг. За энэ дээр миний орж үзчихсэн ч юм уу тийм тестэлжсэн SharePoint-ууд бол ингээ харагдаж байна гэсэн үг. За тэгээд түрүүний хэсэг байгаа following болон recent гэсэн хэсгүүд байгаа. Байнга орж үздэг SharePoint-уудаа бид нар important буюу ингээд од тавиад өгчдөг тийм important гэж чухал гэдэг. За тэнгуут following гэсэн хэсэг рүү ороод ирчих. За байнга орж үздэг үндсэн вебсайтуудаа бол бид нар SharePoint сайтуудаа ингээд following дараад энэ дээрээ оруулаад ирчих болно гэсэн. За хамгийн ихний хэсэг маань бол ингээд болчихж байгаа бол дараагийн хэсэг маань хэрхэн SharePoint үүсгэх вэ гэдэг хэсэг рүү орж байгаа. За ямар бол хамгийн чухал хэсэг байна тийм SharePoint л яриад байдаг. SharePoint дээр файлуудаа хадгалах гэдэг. Гэхдээ яг яаж SharePoint үүсгэх вэ гэдэг маань бол одоо би та бүхэн тайлбарлаж өгье. За баруун дээр байгаа, зүүн дээр байршлаар байна тийм зүүн дээр байрч байгаа. Create site гэдэг дээр дарах гэсэн. За Create site дээр дарахаар бидэрт хоёр сонголт орж ирдэг. За энэ маань болохоор team site болон communication site гэсэн хоёр сонголт гарч ирдэг. За энэ хоёр сонголт маань яг юугаар ялгаатай вэ гэвэл team site маань бол илүү баг дотор зориулсан. За хоорондоо мэдээлэлүүд хурдан солилцох тийм чатлах, collaboration их зорилготой бол communication site маань бол илүү олныг хамарсан сайт болчтой. За тэгэхээр энэ хоёроос сонгоод бид нөр өөрсдөө сонгох гэсэн. За жишээлбэл дотооддоо тийм баг хилцтэй бол жишээ нь team site үүсгэж болно гэсэн бидний хувьд. За магадгүй маркетинг яагаад байж болно, санхүү яагаад тийм IT-ийн яагаад байж болно гэдэг төрөл бүрийн албууд байгаа тийм нэг чиглэлцүүд. Тийм бол дотооддоо бид нар team site үүсгэж. За эсвэл бүтэн компанийнхаа хэмжээнд тийм байгууллагынхаа хэмжээнд, групп компанийнхаа хэмжээнд нэг хүрээнд бол бид нар communication site үүсгэж байсан. За тэгээд communication site дээр голцоо нөгөө олон нийтийг хамарсан мэдээлэлүүд ороо авчдаг зарлалууд тийм постууд хурал тэдний өдөр болно эсвэл сургалт болно гэж юм уу тийм ийм байдлаар бид нар өөрсдөө ямар нөхцөл байдалд тааруулаад хоёрын аль нэгийг сонгож болно гэсэн. За би демо хуурай жишээ team site сонгоод та бүхэнд үзүүлчихье. За би team site-ыг сонголоо. За Microsoft-оос бол Microsoft-ийг ашиглаж байгаа бүхий л аппликейшн дээр бол бэлэн темплейтүүдийг санал болгодог. За темплейтүүд маань яг ямар давуу талтай вэ гэхээр бидний ерөөсөө цагийг хэмжих зорилттой тийм. Бид нар бэлэн темплейт ашиглаад дээр нь эдитлээд өөрсдөө хөгжсөн байдлаар SharePoint-уудыг үүсгэж болно гэсэн. За мөн цаашлаад нөгөө өмнөх сургалтууд дээр орж ижсэн хүмүүсээ мэдж байгаа тийм. За OneDrive дээр байдаг, за цаашлаад Planner дээр байдаг, за To-do дээр байдаг, тийм Loop дээр байдаг гэдэг бүх аппликейшнууд маань бүгдээрээ өөрсдийн гэсэн темплейтүүдтэй. Тэр темплейтүүдийг бид нар ашиглаж явж болно гэсэн. За эндээс бид нар
магадгүй template-ийг ашиглая те. За стандарт team гэдэг байна. Crisis employee onboarding гэдэг. За магадгүй шинээр ажиллаж орж байгаа те. За энэ бол жишээ HR ч юм уу те хүний нөөцийн алтанд хэрэг болж магадгүй. За тийм учраас би employee onboarding гэж сонгоод үзье. За employee onboarding template гараад ирлээ. За энэ маань бэлэн template маань яг юу агуулгах гэж байгаа гэдэг нь шууд гараад ирдэг. За training материал буюу ресурсууд тийм шинээр ажилд орж байгаа ажилтнуудыг дэмжгүүднээс training материалууд байдаг. За багийн тийм showcase team member-уудыг харуулдаг, team member-уудын мэдээллүүдийг харуулдаг. За тэгээд onboarding process буюу одоо ажилд орж байгаа дадлын хугацаанд ч юм уу тийм туршилтын хугацаанд хийх ажлууд нас гараад ирнэ гэсэн юмруу байдлаар бэлэн template маань гэсэн. За тэгээд нэг home page-тэй, 3 additional page-тэй, нэг list-тэй, нэг template-тэй ийм бэлэн загвар байна гэсэн үг. За уучлаарай нэг зүйл марчиж эсвэл бид нар өөрсдөө бэлэн template өөрсдөө үүсгээд тийм шинээр template хийгээд эндээ хадгалж байна. За тэгээд дараа нь дахиад шинээр юу үүсгэхдээ SharePoint үүсгэхдээ тухайн template ашиглаад гэж болно гэсэн. Магадгүй компанид нэг үндсэн template гаргаад авчих гэж тийм манай үндсэн загвараа гэх тийм учраас бэлэн template-уудыг ашиглахгүйгээр зөвхөн өөрсдийнхөө template-ийг хадгалж болно гэсэн үг. За үргэлжлүүлээд явъя. За мэдээж onboarding сонгоцсон. За тэгээд use template гарч. За энэ дээр SharePoint гэсэн нэрийг өгнө гэсэн үг тийм. Ямар зориулттай магадгүй. За би магадгүй SharePoint training гэх нэг гэлцээ. За demo тийм. За энэ дээр маань боломжтой байна тийм. Ямар нэгэн байдлаар нэр давхцаагүй байна гэж гараад ирж байна. За доор тэгээ бид нэг тайлбар орлоод өгч байна шүү дээ. Ийм зорилттой SharePoint сайт үүсгэж байна гэсэн. За тэгээд SharePoint маань mail үүсдэг. За email маань бол нэмэлт лиценз шаардахгүй. Шууд юм group mail үүсчихдэг. За тэгээд би одоо жишээлбэл SharePoint training demo гэдэг нэртэй SharePoint үүсгэчлээ тийм. За ийшээгээ mail явуулах юм уу? Эндээс mail хэлж авахад тэр SharePoint байгаа хүмүүс дээр маань мэдээлэл маань ирнэ гэсэн. За тэгэхээр site address гэж харагдаж байгаа тийм та бүхэн доор. За энэ маань нөгөө бидний ярьжсэн domain маань нэртэй гэсэн. Жишээлбэл mgl7.sharepoint.com sites SharePoint training demo гэсэн байдлаар үүсэж байна гэж нэрлэж байна. За энэ дээр та бүхний домен яг ямар нэртэй байгаас хамаарат хөтлийн SharePoint-ийн маань урал маань ингэж үснэ гэсэн. За next гарлаа. За энэ хэсэг маань бол нэлээд чухал. За хэсэг байгаа. За энэ хэсэг маань яг ямар хэсэг вэ гэвэл тухайн сайтын одоо эрхийн тохиргооны хэсэг гэж хэлэх болно. За тухайн SharePoint маань public ахав, private ахав гэдэг энэ хэсэгт гарч ирнэ гэсэн. За public гэдээ дарчвал organization буюу надтай адилхан хаягтай бүх хүмүүс орж ирнэ гэсэн. За жишээлбэл би одоо Монгол сервисийн гэсэн домен хаягтай тийм. Тэгвэл Монгол сервисийн юм гэсэн хаягтай бүх хүмүүс тухайн SharePoint руу орж ирэх боломжтой гэсэн. Тэгэхээр энэ маань нөгөө компани бүх ажил зориулсан ч юм уу тийм. Эсвэл олон нийтэд зориулсан SharePoint байвал public сонголтоор сонгож болно гэсэн. За эсвэл бид нар private гэж сонгож байна. За ингэвэл зөвхөн миний сонгож өгсөн нэмж өгсөн хүмүүс тухайн SharePoint дотор байгаа мэдээллийг харж болно гэсэн. Тэгэхээр энэ маань нөгөө багийн ч юм уу те хэрэгцсэн SharePoint байвал private төлөвтэй байвал илүү тохиромжтой гэсэн. За би эндээс сонголтоо сонголоо. За хэлний хувьд л одоогор Монгол одоогор байхгүй. Тийм учраас бид нар англи дээр үзүүлээ сонгоод next гэдэг create дарчлаа гэсэн. За SharePoint-ээр анхааруулах сайт үүсгэж байхдаа анхааруулах зүйл гэвэл SharePoint үүсгэж байгаа маань те анх үүсгэж байгаа хэрэглэгт маань шууд owner гэдээ явуулдаг. SharePoint-ийн owner буюу эзэмшигч гэж явуулдаг. Та энэ дээр анзаарч байгаа те. Owner гэдэг эзэмшигч гэж явуулдаг. Гэхдээ аюулгүй байдал те. За тэгээд цаашаа SharePoint-ийг хөгжүүлэх талаасаа заавалчгүй дахиад нэг owner нэмэх шаардлагатай байна. За энэ дээр гарч байгаа те. At least one additional site owner гэдэг гарч ирж байгаа. Тэгэхээр би дахиад нэг хүнийг нэмж өгөх шаардлагатай гэсэн. За би энэ дээр admin-ийг 2 гэдэг өөр аккаунтыг сонгож байна. За тэгээд анзаарч байгаа энэ дээр доор member гэдэг гарч ирж байна. За member дээр дарахаар бидэрт 2 сонголт гарч ирчихнэ гэсэн. За эхнийх нь бол member болон дараагийнх нь owner. За зүүн талд анхаарч байгаа бол site owner гэдэг хэсэг тайлбар гарч ирж байгаа. За site owner-ууд бол тухайн SharePoint-ийг бүхий л төвшөнд бол эдитлэх боломжтой гэсэн. Full control гэж гарч байгаа тийм. За файлуудыг өөрчлөх, SharePoint-ийн байршлыг өөрчлөх тийм. За цаашлаад тохиргоонуудыг өөрчлөх, цаашлаад хэрэглэгч нэмэх, хасах гэх тийм. Бүхий л төвшөнд site owner-ууд бол тухайн SharePoint-ийг эдитлэх боломжтой. За site member гэвэл арай хязгаарлалт болчихж байгаа. За зөвхөн дотор байгаа файлуудыг тийм датанууд дээр ажиллах боломжтой. За бусдаар бол SharePoint-ийг өөрчлөх юм уу тийм хүмүүс нэмж хасах гэдэг хэрэг байхгүй гэсэн үг. За тийм учраас би дахиад нэг
аккаунт нэмчлээ. За тэгээд би тэрийг owner гэж өгчлөө. За дахиад нэг өөр аккаунт нэмье. За ямар туршлагын аккаунт санаа зовлтгоо. За тэгээд дараагийн аккаунтаа би member гэж өгчтэй. За ингээд хоёр аккаунт нэмлээ. За тэгээд finish гэж дарчихна гэсэн. За ингээд бидний SharePoint маань өсөж байгаа гэсэн. За яг нөгөө бидний түрүүний ажиллаж байсан темплейтийг ашиглаад ингээд SharePoint маань өсөж байгаа гэсэн. За шууд зүүн дээр анзаарч байгаа бол next step-үүд гараад ирж байна. Бид нар SharePoint-өө үүсгэжлээ. Гэтэ одоо бид нар темплейт ашиглаж учраас edit-лэх буюу өөрчлөх шаардлага. За бид нар ингээд бэлэн темплейтүүдийг ашиглалаа энийг өөрчлөлөө. За invite member дахиад хүмүүс нэмэх шаардлага гарна. Багийнхаа бусад гишүүдийг нэмэх юм уу За эсвэл файлууд өөрчлөх шаардлагатай. За эсвэл харагдах байдлыг өөрчлөн зэргээр тухайн SharePoint-оо edit-лэх гэсэн. Гэхдээ энийг төр зур алдчихъя. Би дараагийн хэсгүүдээр тайлбарлаад өгөх учраас. За ингээд SharePoint-ийн маань хэсэг маань болно гэсэн үг. За баруун дээр анзаарч байгаа бол members гэж гарч байна тийм. За анхаарах зүйл гэвэл SharePoint-ийн owner буюу анх үүсгэсэн хүн дээр энэ сонголт гарч ирдэг. Ямар нэгэн байдлаар member хүмүүст бол энэ сонголт гарчихгүй гэсэн үг. Тэгэхээр бид нар SharePoint-ийн owner байж ижил тухайн SharePoint-н дээр хүмүүс нэмэх хасах гэсэн хэрэгтэй болно гэсэн үг. Тэгэхээр та магадгүй нэг аль хэдийн үүссэн байгаа SharePoint руу орж үзэж байгаа бол хэрвээ энэ сонголт гарч ирэхгүй байвал members гэсэн. Би SharePoint-ийн owner биш байна гэсэн. Тэгэхээр та магадгүй бус хүмүүсээсээ трашлнасаа энэ SharePoint-ийн owner хэм бэ гэдэг тодруулах. За эсвэл цаашдаа IT-тэйгээ холбогдоод тухайн SharePoint-ийн owner-ыг олуулаад өөрийгөө owner нэмэлнэ гэсэн. За би магадгүй хүн нэмэхээ мартсан байлаа тийм учраас би дахиад хэлээ. Member нэмье. Баруун дээр байгаа member дээрээ дарлаа. Add member. За энэ дээр харагдаж байгаа дахиад би нэг өөр аккаунт биччихье. Paste аккаунтууд учраас. За магадгүй demo гэдэг аккаунт бичлээ. За мөн адилхан хэрэглэгчийн нөхцөлийг өөрт боломжоор тааруулж өгөөд за тэгээд save дарчна гэсэн. За тэгээд энэ харилцагчнаас дээр бол mail дээр шууд notification ирдэг. Microsoft-аас бол таны SharePoint-д нэмлээ. Та тэр холбоосоор орж үзнэ үү. За эсвэл мөн адилхан SharePoint дээрээ дараад тухайн сайт маань тухайн хэрэглэгчтэй гараад ирсэн байх учраас шууд дээр нь дараад орчих болно гэсэн үг. За ингээ харагдаж байгаа member маань 4 болчихж байгаа гэсэн. За зүүн талд бидний нэг уламжлалт хэсгүүд маань байгаа My Sites, My News, My Files гэх листүүд гэдэг хэсгүүд байгаа. За home хэсэг дээр бол бидний үндсэн одоо нүүр хуудас харагдаж байгаа. За эдгээр дээр маань ингээд бэлэн темплейт ашиглаж байгаа гарч ирж байна За onboarding checklist гэдэг байна. За муу адил бэлэн темплейт ашиглаж учраас за энэ хэсгүүдийг бол дараагийн хэсгээр тайлбарлаад явах болно. За хамгийн ихний хэсэг маань документ хэсэг гэсэн байна. За SharePoint дээр файлуудаа байршуул, файлуудаа хадгал гэж тайлбарлаа яриад байдаг гэхдээ яг яаж байршуулах вэ гэдэг маань бол энэ хэсгээс маань боломжтой тайлбарлагдана гэсэн үг. За тухайн SharePoint руугаа ороод сайтууд маань ямар темплейт ашигласан хамаарат байрш маань бол баг зэрэг өөр байна. За жишээ нь стандарт гэдэг байж тээ. За HR гэдэг байгаа. За магадгүй IT гэдэг help desk гэдэг бас юу темплейтүүд байгаа. Тэрнээс хамаарат энэ зүүн талд байгаа одоо дараалууд маань болон мэдээллүүдийн маань фолдерууд маань өөр өөр байна гэсэн. За жишээ нь зарим одоо өөр темплейтер бол жишээ нь трейнинг байдгүй ч юм уу тийм хөө байдлаар яг ямар темплейт ашигласнаас хамаарат эдгээр сонголтууд маань бол өөр боломжтой гэдгийг анхаараарай. За документ хэсэг рүү орлоо. За шинэ файл апплодтай байршуулах гэж байгаа учраас бид new гэдээ дарчих гэсэн. За та бүхний магадгүй танил хэсэг гарч ирж байгаа new хэсэг дээр бол яг нөгөө OneDrive дээр файл апплод хийдэгтэй адилхан сонголтууд гарч ирнэ гэсэн үг. За би folder байж болно За эсвэл би шууд апплод хийж болно гэсэн. Өөрийн компьютер дээр локал дээр байгаа нөгөө уламжлалтаар хадгалсан файлуудаа би шууд апплод хийх боломжтой. За би өөрийнхөө файлыг онцлоод за миний доwnload жишээ company file гэсэн файл. Энэ маань угаасаа employee onboarding учраас компани танилцуулга байж болж энэ хэсэг дээр маань компани ямар төвхтэй компани бэ эцэг үүсгэн байгуулагдсан бэ гэх хэл мэдээллүүдээ ингээд upload хийчих болно гэсэн үг. За ингээд файл нь орчиж байгаа файл маань ороод ирчихэж байгаа. За энэ дээр нэг icon харагдаж байгаа Энэ маань бол тухайн файл маань шинэ файлаа гэсэн шинээр нэмсэн файл. Тэгэхээр би магадгүй дараа нь SharePoint руугаа ороод харахад ийм icon-тай файл байвал энэ файл шинэ файл юм байна. Хин нэг нэмсэн байна гэх За modified дээр нь бол хизээ хамгийн сүүлд өөрчлөлт орсон байх гэсэн маань гарч ирнэ. За modified by дээр хин гэдэг хүн ямар хэрэглэгч өөрчлөлт орсон бэ гэдэг мэдээлэл маань гарч ирнэ гэсэн үг. За арай өөр байдлаар бас харж болно. Энэ маань list хэлбэрээр гэдэг бол grid хэлбэрээр харж болно гэж хасаалтаар за буцаад гарч болно гэсэн үг.
За ингээд бид өөрийнхөө хүссэн файлуудаа нэмж бол тэ зөвхөн Word файл шүү дээ. Excel файлууд байж болно. За энэ нь эсвэл яг саяны файлын маань PDF хэлбэр байна тэ. За энэ файл руу идэл ороод үзчихье. За энэ файл бол зүгээр demo хэлбэрээр татаад оруулж учраас ямар ч хамаагүй дотор харуулдаг дата нэг бол. За магадгүй ингээд миний нэг тэ илтгэсэн файл байлаа гэж бод тэ. За ингээд бид нар файлуудаа ороод үзэж болно гэсэн. За тэгэхээр одоо энэ дээр мембрүүд байгаа шүү дээ. Энэ SharePoint дээр байгаа 4 хүн маань буюу энэ 4 хэрэглэгч маань энэ файл руу орж хандж болно гэсэн. Заавч 4 хүн лөө тусдсан шеэрлээ те. Бид нар OneDrive дээр байсан магадгүй ингээд нэг шеэрлээ те 4 хүн юм бичиж. За тэгээд магадгүй нэг 2 3 ч юм уу байвал цөөх хэрэглэгч бол асуудал биш ах. Олон хайрлагчтай те олон хэрэглэгчтэй компанид бол энэ маань өндөрлөлттэй асуудал болно. Хүн болгоны аккаунтыг бичих те групп үүсгэх зэрэгээр бол өндөрлөлттэй учраас бид нар ингээд SharePoint үүсгээд SharePoint дээр мэдээлэлүүд хадгалж болно гэсэн. За тэгээд их хэмжээний дататай болчвол бид нар бас тодорхой хэмжээнд фильтртэй чарт болно. За энэ дээр баруун талд байгаа тийм all documents хэсэг барьж байгаа. За list хэлбэрээр харж болно. Compact list-ээр харж болно. Title-аар харж болно тийм. Тухайн файл дээр ямар агуулгатай файл байгаа гэдгийг за эсвэл бол бид нар форматаар харж болно гэсэн үг. За list хэлбэр рүү орчих. За эсвэл баруун талд бол бүр илүү фильтрүүд байдаг. За энэ дээр би олон төрлийн өргөтгөлтөө файлууд оруулж байна тийм. За одоогоор бол PDF болон Word өргөтгөлтөө файлууд байгаа учраас энэ хоёр сонгогдсон гарч байгаа. Цаашлаад Excel гэж болно тийм. OneNote гэж болно, PSD гэж болно. Яг ямар өргөтгөлтөө файл оруулсан хамаарат энэ дээр type-ууд маань ороод ирдэг гэсэн. За тэгэхээр бид нар энэ дээр за би жишээ нь магадгүй Word файл хийж байгаа бол би Word гэж дарж болно гэсэн. За PDF файл хийж байгаа бол PDF гэж дарчих. За эсвэл SharePoint маань бүр олон жил ашигласан байж болно шүү дээ. Магадгүй олон жил ашиглах явдгаа хэрэгжсэн шүү дээ байгаа. Ямар учраас бид нар жилээр нээж болно гэсэн. Магадгүй за энэ дөнгөж шинээр үсгэж байгаа. Учраас 2025 он гэж харж байна тийм. Магадгүй 24, 23 он гэл тийм. За магадгүй тэгээд цаашаа дараад байгаа жилүүд маань орж ирнэ гэсэн үг. Бид нар тухайн бүчлгөөрөө хайж болно гэсэн үг. За тэгээд энэ документийн бас нэг тодорхой хэмжээний мэдээллүүдийг бол эндээс хардаг. За энэ зөвхөн шинээр үссэн SharePoint учраас одоохондоо их хэмжээний activity байхгүй. За энэ дээр тэгтээ харагдаж байна тийм. Би profile company profile гэсэн PDF болон docs файлуудыг энэ дээр нэмсэн байна гэдэг хэсэг маань гарч ирж байгаа гэсэн. За мөн эндээсээ цаашлаад SharePoint байхгүй хүмүүсийг бол эндээс share-лээд нэмээд оруулаад ирчих болно. За энэ дээр мөн адилхан OneDrive share функцтэйг адилхан гэсэн. За файлаа дарлаа, share-лэх товчон дээрээ дарлаа. За одоогоор энэ SharePoint дээр маань 4 хүн байгаа учраас энэ дээр owner group дээр нь 4 гараад ирчих тийм. За энэ дээр эсвэл би өөр хүний нэрийг бичээд тухайн файлыг share-лж болно гэсэн. За өмнөх хэсэг рүүгээ буцаад очие. За home гэдэг хэсэг тийм. За бид нар ингээд SharePoint дээр файлуудаа байршуулаад сурчлаа. Тэгэхээр бүх төрлийн файлууд байж байгаа тийм. Албан бичиг, компани дүрм, журам, хөдөлмөрийн гэрээ тийм. Ингээл бид нар өөрсдийнхөө хүссэн байдлаараа мэдээлэлтэй хадгалж болно гэсэн. За ингээд гэхдээ бид нар темплейт үүсгэсэн шүү дээ тийм. Бэлэн темплейт ашиглаад үүсгэсэн. Бид нар энийг өөрчлөлмөр байна. Өөрсдийнхөө дотоод бүтцтэй тийм. Загвартаа тааруулаад өөрчлөлмөр байна гэвэл яг яаж өөрчлөх вэ гэдэг хэсэг маань баруун талд байна шүү дээ. За уучлаарай бид буцаад үзчихье. Edit гэдэг товч байршиж байгаа тийм. За энэ edit гэдэг товчон дээр ерөөсөө бүх өөрчлөлтүүдийг хийж болно гэсэн үг. За энэ edit гэдэг товч манаас мөн адилхан сайт owner-ууд талаар нэгдийн анхаарах шаардлагатай. Би магадгүй member бол энэ товч надад харагдахгүй гэсэн үг. За би edit гэдэг дарчээ. За энэ дээр бол тодорхой хэмжээний хугацаа шаарддаг. За ингээд бид нар тухайн SharePoint-ыг хүснээр edit-лж болно гэсэн. За би энэ зургийг сольж болно тийм. За browse image гэж өөрчилж болно. За эсвэл бэлэн зургууд байвал тийм. Бэлэн зургуудаар сольж болно. За эсвэл өөрчил. За дахиад edit гэж болно тийм. За би магадгүй image гэдэг хэсэг рүү орчих. За image гэдэг бол тийм stock image гэдэг. Microsoft-ийн бэлэн өгдөг цаас нүгдэг зургууд байгаа. За би магадгүй. За энэ дээр магадгүй нэг meeting гэнэ тийм. HR учраас нэг meeting гэж зураг сонгох чигээ авчи. За би meeting-ийн зургийг орууллаа. Insert гэж дарчи. Тухайн зураг маань ингээ ороод ирчихсэн. За би магадгүй энэ текстийг бүтнээр сольж тийм. Бид нэг үсгийн тодорхой хэмжээнд фондоо сонголоо, үсгийнхаа хэмжээг сонголоо. За тэгээ бид өөрсдийнхөө тайлбарыг бичих болно тийм. За магадгүй компани тагтаа мөрөл тийм. Эсвэл юм тайлбаруудтай шинээр ажиллаж байгаа хүмүүсээ бүгдад мэдчилгээж байж болно. Өссөн байдлаараа бид энэ тайлбарууд оруулж болно гэсэн. За quick link гэдэг тийм. Цаашаа шууд өөр холбоос үсэрч болно. Энэ дээр магадгүй компанийн үндсэн вебсайтыг тавьж болно тийм. Би магадгүй Монгол сервисийн маань гэдэг үндсэн вебсайтаа тавьчих болно. За эсвэл Монгол цэгийн маань гэдэг групп компанийн вебсайтыг тавьчих болно гэдэг. Тэгэхээр маань
хөрөн боломжтой гэсэн. За тэгээд доошлоод бидэрт өөр сонголтууд байдаг. Properties гэж байгаа. За properties дээр бол ингээд layout-д харагдаж байна тийм. Create гэж байж болно. За энэ маань энэ тухайн сонгож байгаа хамгийн сүүлд эдитлж байгаа хэсэг юм маань сонголтууд гэсэн. За compact байна, slim байна, list байна тийм. За button бус товчнуудтай байна гэдэг. За эсвэл буцаад дэвшлээд үзье. За ингээд бид нэр хүснээрээ өөрчлөлт явж байгаа бол дахиад мэдээллүүдийг нэмж болно гэсэн. За section гэдгийг харж байгаа тийм. Тухайн хэсэг байршиж байгаа. За магадгүй би дахиад дээр нь байршуул тийм. За тэнгүүд сонголтууд гараад ирж байгаа. За би магадгүй нэг тийм эсвэл бутан өргөний мангар том хэмжээний клон оруулаад ирч тийм. За энэ дээр баннер нэмж. За би магадгүй зүгээр энэ дээр welcome гэж бичиж тийм. Шинээр ажил орж байгаа хүмүүс эсвэл тавтан барилч юм ямар байдлаар хүссэн байдлаараа текстээ англи монголоор ч юм хүссэн байдлаараа дэмжиж оруулж болно. За тэгээд энэ баннеруудаа өөрчилж болно гэсэн. За энэ дээр баннер гэж байгаа ах тийм. За эсвэл бид нэр дизайн гэж хэсэг байршиж байгаа. За энэ маань бол тухайн баннерыг бол өөрчлөх боломжтой гэсэн үг. За ингээд тухайн баннертай холбоотой тийм. Ингээд миний бичсэн үгтэй холбоотой ингээд бэлэн санаадыг санаач тийм. Би welcome гэж бичсэн учраас надаа ингээд тавтаа мөрөлгсөн темплейтүүд гаргаад өгч байгаа. За магадгүй тийм компани шинээр ажил орж байгаа хүмүүс чинь угтаж авч байгаа учраас бид нар ингээд welcome гэсэн хэсэг оруулаад зураг сонгож болно гэсэн. За эсвэл бид нар өөрсдийнхөө компьютер дээр байгаа local зургууд их авч болно тийм. Магадгүй компанийн нийт ажилчдын зургийг ч юм тийм. Эсвэл өөр хэсэг ч юм тийм. Ингээд офисийнхоо зургийг ч байдлаар хүссэн байдлаар эндээсээ зургуудыг оруулж өгч болно гэсэн. Мөн цаашлаад OneDrive дээр байгаа зургуудаа аплод хийж болно тийм. Тэгэд файлуудаа зургуудаа өөрсдийнхөө байдлаар оруулчихна гэсэн үг. За мөн болгон дээр нэмж байгаа учраас storage нэмж болно тийм. Хаа нэг өөр голтон ч юм уу гэсэн байдлаараа нэмж болно. Тэгээд доошлуулад үзвэл бидэрт маш олон сонголтууд байдаг. Зөвхөн зураг текстүүдээс гадна тийм. За button байна. За link байна. YouTube-ийн бичлэгч оруулж болно бид нар. Магадгүй YouTube сувагтай тийм чаналтай өдр чанал дээр компанийнхаа танилцуулга мэдээлэлүүд байдаг байж болно тийм. Эсвэл сургалт хөгжлөж болно. HR-ийн зүгээс тийм шинээр ажилд орсон хүмүүс энэ бичлэгийг заавал үзэх хэрэгтэй гэж байдлаа өөртөө зохицуулж олно гэсэн үг. За жишээлбэл би countdown тийм цаг оруулж байна. Магадгүй хурал байж болж тийм компани бүх ажилчдын хурал ч юм уу эсвэл шинээр ажилд орсон ажилчны тайлангийн хурал ямар ч байж болно тийм. Энэ дээр би цаг оруулж байна тийм. За энэ дээр тийм meeting. Магадгүй team meeting тийм bio. За юм маань 23 цагийн дараа доор нэг тайлбар бичиж өгч. За ингээд юм маань болчихдог гэсэн. За энэ цаг маань явж байгаа. За энэ цаг маань дууссаны дараа тухайн SharePoint-д байгаа хүмүүс бас мэдээлэл авчна. Тийм учраас магадгүй энэ дээр багийн уртлаа зарлах та тийм SharePoint ашиглаад зарлчих болно гэсэн. За дахиад өөр мэдээлэлүүд оруулах гэдэг үзье. За энэ дээр ингээд meet onboarding team гэдэг хамтран ажиллагчдын мэдээлэлүүд байна. За энэ бол ингээд нөгөө бэлэн темплейтүүд ашиглаж учраас шууд цаас нэрнүүд ороод ирж байна. За гэхдээ би энэ дээр бол ингээд аккаунтуудаа тухайн хүмүүсийн мэйл аккаунтуудыг бичээд өгч болно гэсэн. За би жишээ нь тийм сургалт гэдэг одоо нэг DM аккаунт биччихлээ. Магадгүй admin ч юм уу тийм. Ингээд хамтран ажиллагчныхаа ямар хүмүүстэй нэг багт ажиллаж байгаа вэ? Нэг албанд ажиллаж байгаа вэ гэдэг meet хэсгээс ингээд нэмээд өгч болно гэсэн. Тэгээд тухайн хэрэглэгч маань за энэ хүмүүстэй би нэг баг юм байна гэдэг мэдээлэл мэдчихнэ гэсэн үг. За тэгээд энэ доор харагдж байгаа л тийм marketing manager, planner, director тэг budget analyst гэх юм дээр тайлбарууд маань харагдж байгаа. Эдгээр хэсгүүд маань бол шууд нөгөө Microsoft-ийн аккаунт дээр байгаа мэдээллүүдийг маань аваад орж ирж байгаа. Тэгэхээр анх хэрэглэгч үүсгэхдээ тухайн хэрэглэгчийн мэдээллийг бүглөөд оруулсан бол шууд энэ дээр харагдана гэсэн. За энэ миний хоёр аккаунт туршилтын аккаунт учраас доор нь ажлын байртай тайлбар байхгүй байна. За ингээд бид нар SharePoint өөрсдөө өгснээр эдитлээд өөрчилж байгаа тийм. За ингээд цаана эсвэл тусламжч авч болно. За энэ дээр ингээд шууд миний одоо SharePoint маань яг ямар зүйлс дутуу байна гэдэг нь гараад ирчихдэг тийм. За текст байхгүй байна, эдгээр зүйлсүүдийг сайжруул гэдэг шууд бэлэн ассистууд бас байдаг. За ингээд бид нар өөрсдийнхөө SharePoint-ыг өгснээрээ өөрчилж болно гэсэн. За зарим харилцагч маань бас асуултууд орж ирдэг. Бид нэр ингээд нэг аккаунт үүсгээд шинээр лиценз аваад лиценз дүүрчээ нэг шинээр лиценз аваад тэн дээр мэйл хаяг үүсгээд аккаунт үүсгээд тэн дээр файлууд хадгалмаар байна. Тийм үү. Асуултууд бас орж ирдэг. Тэн дээр бол гаргалгаа нь бол биднэрт лиценз авах шаардлагагүй зүгээр ингээд SharePoint ашиглаж байна. Бид нар маань 100% гаргалгаа маань гараад ирж байгаа гэсэн. Ямар нэг хэнийг нэс хараад тест SharePoint үүсгэж чинь SharePoint-д байгаа
365 буюу Microsoft-ийн лицензтэй бүх хүмүүст тухайн SharePoint руу орж хандаж болно. За тэгээд дотор байгаа датанууд маань харагдана. За тэгээд датанууд буюу файлууд дээр edit буюу өөрчлөлт хийсэн бол тухайн файлуудын логод үлдэн тэ. Тэгэхээр маань бүгдийн маань шийдэж байгаа нэг давуу талтай гэсэн үг. За ингээд би SharePoint өөртөө тааруулаад тий өөрчлөлтөд эдитлээ дотооддоо бүтцтэй тааруулсан бол republish буюу буцаагаад publish хийж гэсэн үг. За ингээд SharePoint маань өөрчлөгдөж байна тий. За миний түрүүний оруулсан welcome гэж зураг байна. Миний тий timer countdown гэдэг ингээд явж байна тий. Энэ цаг маань явж байна. За тэгээд цаашлаад documents руу ороод нэг хэсэг харуулчих. За энэ миний нөгөө түрүүн оруулсан файлууд байх тий. Та бүхэн анзаарч байгаа байх. За файлууд дээр бид нэр шеэрлж болж байсан тий. Гэхдээ бас өөр сонголтууд байгаа гэсэн. За би магадгүй энэ дээр version history гаргаж ирчих тий. За энэ маань тухайн файлыг хэр их өөрчлөгдсөн бэ гэдэг маань эндээс харагддаг гэсэн. За энэ файлыг бол жишээ нь дүлгөөн оруулсан байна. Дүлгөөн гадуур тий. За файлын хэмжээ нь бол 9.3 мегабайт хэмжээ тий. За 3 сарын 26-ны 8 цаг 25 минутын файл маань орсон гэж. За цагийн хувьд багт хэрэгжүүлсэн байна. За би энэ файл дээр магадгүй нэг өөрчлөлт оруулаад үзье тий. Одоо би дахиад орё. За би магадгүй ингээд нэг доор нэг текст оруулж тий. Ингээд файлыг маань хадгаллаа. За би тэгээд тухайн тавыг refresh хийчихье. За хэдэн секунд юм өөрчлөлт лог гараад ирчих тий. 5 seconds ago. За тэгвэл би тухайн файл дээр дараад дахиад version history-г хараад үзье. За энэ дээр бол баг зэрэг хугацаа ордог. Гэхдээ энэ дээр орж ирсэн байна. За тэгээ харахад файлын маань хэмжээ 2 хүртэл маань бол номер маань 2 ороод ирж байгаа тий. Анхны хөлбөр 2 дахь хөлбөр. За тэгэхээр бид нар энэ файлуудыг дахиад дараа нь сэргээх ч юм уу тий. Эсвэл нээж харж үзэж болно гэсэн үг. Тэгэхээр миний нөгөө түрүүний анх хэлжсэн тий. Та бүхэн танилцуулсан файлуудаа дамжуулах баг зэрэг асуудал гардаг. Уламжлалт байдлаар дамжуулахад хин нэгэн файлуудаа авчаад эдитлчээд заавал дахиж шеэрлэх асуудал гардаг тий. Тийм учраас бид нар ингээд файлуудаа SharePoint-ээр хадгалаад магадгүй энэ файл дээр 100 өөрчлөлт орсон байж болж тий. Гэтэ бид нар өөрчлөлт маань байсаар авах гэсэн. Магадгүй би 100 хөлбөр 100 өөрчлөлт орсны дараа тухайн файлыг дахиж хийх шаардлагатай ч юм уу эсвэл засах шаардлагатай анхны хөлбөрөөс мэдээлэл харах шаардлагатай болох магадгүй тий. Тэгвэл бид нар эндээс version history хэсгээс яг анхны хөлбөрийг татчих аваад цагаад апплоад хийх эсвэл дахиад ашиглах болно гэсэн. За энэ маань бол бүхэл файл дээр адилхан. Эсвэл alert me гэдэг хэсэг байдаг. Тухайн файл дээр хин нэгэн өөрчлөлт оруулах тий. Энийг ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулах надад мэдээлэл ирдэг байж гэл. Би жишээ нь тухайн файлыг эзэмших байж болж тий. Би яваа гэхдээ би SharePoint-ыг байршуулсан. Тэгсэн чинь миний хамтран ажиллаж орч SharePoint дээр өөрчлөлт орууллаа тий. Гэхдээ заавал нөгөөнөөс өөрчлөлт оруулсангүй гэж асуугаад байх шаардлага байна тий. Тухайн файл дээр өөрчлөлт оруулбал бид нар alert me гэдэг сонголтыг сонгож болно гэсэн үг. За тухайн файлаа сонголоо 3 more буюу 3 цэг дээр даардаг тий. Бидний хэлсэн чинь. За тэгээд доороос 3-т нь alert me гэдэг сонголт байдаг. За энэ сонголт дээр сонгохоор надад биш нэг сонголтууд гарч ирдэг. За энэ дээр тий. За хин лөө одоо мэдээлэл очих вэ гэдэг хэсэг гарч ирдэг гэсэн. За эхлээд title оруулж болно тий. За энэ файлын жишээ нь default-оор бол файлын нэр байна тий. Магадгүй би энэ дээр файл дээр өөрчлөлт оруулаа гэж бичиж байна. За эсвэл доор нь хин лөө мэйл явуулах вэ гэдгийг энэ дээр бичиж өгч болно гэсэн. Магадгүй за би явна учраас дүлгөөн гадар гэж бичиж байна тий. За тэгээд дам мэдээлэл сонголт байдаг. За мэйлээр авч болно. За эсвэл бүр мессежээр авч болно тий. За энэ дээр би энэ утасны дугаар байхгүй учраас итгэхгүй байна. Аккаунт дээр миний Microsoft-ийн аккаунт дээр утасны дугаар оруулсан байвал утасны дугаараар буюу текст SMS гэсэн сонголт маань итгэвч гэсэн. За тэгээд доор нь сонголтууд байгаа. Ямар үед одоо надад мэдээлэл ирэх вэ гэдэг тий. За энэ дээр юу ч өөрчлөгдсөн тий. Нэг юм өөрчлөгдөд надад мэдээлэл ирж болно. Any chance. За эсвэл хин нэг someone тий. За тэр үнээс босоод хүмүүс өөрчлөлт оруулсан бол за эсвэл миний одоо created by me буюу тий. Миний анх үүсгэсэн файлууд байж болно. За эсвэл миний сүүлд change оруулснаас хойш гэх тий. За тэгээд энэ дээр сонголтууд байдаг. Өдөр байж болно тий. Daily багцлаад болж болно. За эсвэл өдөр болно тий. Шууд явуулж болно. Хүн өөрчлөлт оруулаа шууд одоо notification. За эсвэл 7 хоногт нэг хураангуулаад нэг тий өөрчлөлтөө хугацаагаар өөрчлөлт авч болно гэсэн. Тэгэхээр нөгөө файлуудын өөрчлөлт хийн хаана ямар өөрчлөлт оруулсан байна гэдэг мэдээлэл маань алдагдахгүй шууд хүрээд ирж болох даваа талтай гэсэн.
За бид нар ингээд SharePoint-ийг хүснээрээ өөрчлөөд эдитлээд сурчлаа тий. Тэгээд биднэрт бас нэг давуу тал маань тухайн SharePoint-ийг шууд Teams-тэйгээ холбож болдог. За Teams маань бол Microsoft-ийн үндсэн тий application баг та бүхэн мэдж байгаа харилцаа холбоог зохицуулдаг. За тийм учраас бид нар яг яаж Teams рүүгээ оруулж ирэх вэ гэвэл за үндсэн нөгөө SharePoint-тэй холцгоё. За энэ дээр харж байна тий. За SharePoint руу орлоо. За 100 дороо гэж байна. Тавчлаараа баруун дээр хөвчлэн гарч ирдэг edit тавч маань. За add real time chat гэдэг гараад ирж байгаа тий. За энэ дээр дарахаар бид нар тухайн Teams-ийг шууд одоо SharePoint-ийг шууд Teams рүүгээ нэмэх гэдэг сонголт маань гараад ирдэг гэсэн. За энэ дээр харж байгаа сонголтууд маань тухайн SharePoint-тэй холбоотой мэдээллүүд, асуудлуудаа шууд хоорондоо ярилцаж болно, митинг хийж болно тий. За тэгээд контентуудаа шеэрлэх боломжтой гэсэн үг. За контент орлоо. За яг аль хэсгүүд маань шеэрлэгдэх вэ гэдэг хэсэг маань энэ дээр гарч ирдэг гэсэн. За үндсэн home хэсэг байж болно тий. Шууд дефолтоор за пэйжүүдээ сонгож болно. За эсвэл бол листүүд байж болно. За эндээс би чинь документ хэсэг оруулчих. За research гэдээ оруулчих. За энэ дээр чиглэж өгөөд за документ маань боломжгүй юм байна. За тийм учраас meeting оруулчих. За тэгээ add Teams гэдээ тарчдаг. За ингээд Teams маань үүсэж байгаа гэсэн үг. За энэ дээр бас нэг тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай. Тэр оронд би та бүхэнд өөр хэсгийг тайлбарлажээ. За SharePoint дээр зөвхөн ингээд файлууд байршуулаад авах юм уу гэж байна шүү дээ. Тэгэхээр бидэрт бас өөр боломжууд байдаг. За шинээр пост үүсгэж болно. За муу адилхан Microsoft-аас дахиад адилхан бидэрт бэлэн темплейтүүд өгч байгаа тийм. За тэгээд өмнө нь ажиллаж байсан уу, өмнө нь SharePoint-тэй ажиллаж байсан уу гэхээр хоёр сонголт байгаа. За би шинэ тийм I am new at this гэдэг тэгвэл бидэрт basic training зааж өгдөг тийм. Одоо энэ дараах төвч дээр дарна гэх мэтлээ. За эсвэл би өмнө нь ажиллаж байсан шинээр пост оруулж исэн гэвэл шууд дараагийн сонголтыг дараад өөрчлөлнө гэсэн үг. За муу адилхан бэлэн темплейтүүд байгаа тийм. За event гэдэг арчи. За муу адилхан бэлэн темплейт өглөө. За тэгээд create post гэдэг арчи гэсэн үг. За муу адилхан бэлэн темплейт дээр бид өөрчлөлт оруулж байна. За би энэ дээр meeting гэдэг үсгэцтэй бороос нэг бол. За тийм учраас title өглөө тийм. Тийм meeting. За багийн. За доор нь би тайлбар бичсэн дээр өөрсдийнхөө тийм. За events дээр буюу одоо дэлгэрэнгүй тайлбар тийм location энэ дээр оруулж өгч болно. За тэгээд parking гэдэг энэ дээр зургаа оруулаад. За тэгээд энэ дээр магадгүй тухайн уулзсан бүртгүүлэх хүмүүс шаардлагатай бол тийм register буюу бүртгэх зарчмаар явуулж болно. Webinar шиг за эсвэл цаашлаад Google Microsoft Forms шиг ч юм уу тийм. Тэгээд санал асуулгууд бүртгэлийн зарчмаар явуулаад. За тэгээд муу адилхан энэ дээр мэдээллүүдэд дахиад нэмж болно. Линк оруулж болно. Файл энд медиа оруулж болно тийм. Гээд пост гэдэг арчна гэсэн. За хүмүүс нь мэйлээр мэдгэж болно. За энэ пост орлоо тийм. Шинээр SharePoint дээр пост орлоо гэдэг. Хүмүүсээ мэйлээр бичиж болно. За BCC яаж болно тийм. Энд BCC-д оруулж болох хүмүүс маань мэйл гаргахгүй олон хүмүүс рүү явууллаа гэхэд. За энэ дээр мэйл оруулах бол мэйлүүдэд бичээд шаардлагагүй зүйл шууд skip гэдэг арчна гэсэн. За би тэгээ home хэсэг рүүгээ буцаад очиод үзье. Үндсэн хэсэг рүүгээ. Энэ багтгүй өөрчлөлтийг авч байгаа учраас баг цаг уншиж байгаа. Тэгэхээр refresh хийгээд үзье. За энэ дээр гарч байгаа тийм meeting гэдэг шинээр зарлагдсан. User announcement хэсэг дээр тийм meeting маань ороод ирж байгаа. За тэгээд дээр нь дарахаар түрүүний миний оруулсан пост маань гэж гэсэн тийм. Би энэ дээр өөрийнхөө тайлбар бичсэн байгаа бол миний тайлбар маань байгаа. Хүснээрээ эдитлээ дээрээ өөр оруулах болно. Тэгээд доор бид дээр мэдээж хэлцүүлгүүд хийж байгаа тийм. Энэ яг зарим хүмүүс асууж байгаа тийм. Ямар зорилттой уулзалт meeting гэдгийг мэдэхгүй хүмүүс ч боломжтой учраас доороо meeting дээр тухайн постн дээр хэлцүүлгүүдийг бичээд явуулж болно гэсэн үг. За дахиад нэг хэсэг тайлбарлаад өгье. Энэ маань onboarding list гэдэг байгаа. За энэ маань нөгөө list гэдэг хэсэг байсан тийм. Шинээр та бүхэн анзаарсан бол home хэсэг дээр new дээр list гэсэн хэсэг байршиж байгаа. Тийм. За list маань жишээ нь яг энэ onboarding checklist-тэй адилхан зарчмаар ажилладаг гэсэн үг. За шинээр ажилд орсон хүмүүс тийм
шинэ ажилтнууд маань маргаах зүйлсүүдийг хийх ёстой гэдэг бид энэ дээр onboarding task-ууд үүсгэж өгч болно гэсэн үг чиглэлтэй. За бэлэн энэ дээр загварууд одоо хэсгүүд байна те. Тухайн ажил дуусна уу, дуусаагүй. За ментор буюу одоо те зааварлагчийн за тухайн ажилтай холбоотой асуудлууд гэдэг те хэсгүүдийг тайлбарлаж өгч болно. За би шинээр add new item гэдээ арчээ. За шинэ ажил уучраас мэдээж тайланд орох шаардлагатай тийм. Ажлын 7 хоногийн тайлан, за сарын тайлан гэж яг тухайн хугацаанд дадлагыг суух хугацаанд тайлангийн ажилд хамрагч болно. За тэгээд description тийм. Сарын тайлан ч юм тийм. Бид өөрснийхөө хүссэн байдлаар description бичиж өгч болно. За тэгээд тухайн ажил яг хизээ дууссан юм бэ? Хэдэнд хийгдэх юм бэ гэдгийг энэ дэр бичнэ гэсэн. За first day тийм. За магадгүй эхний 7 хоногийн тайлан гэж болж тийм. 7 хоногийн дотор дуусах хэрэгтэй. За complete дөө, за complete date гэдэг дууссан байх ёстой өдөр. За mentor гэдэг магадгүй нэг заавал гэж болж тийм. Бад ч юм уу юм байж болно. Тухайн ажилтны хариуцлага даах хугацаанд хариуцж байгаа юм. За тухайн энэ дээр бас адилхан аккаунтыг бичих болно. За тэгээд ямар нэгэн байдлаар линкүүд рүү хатаач файлууд байгаа бол тусгаж өгөөд save гэж орчих гэсэн. За тэгээд энэ маань тухайн ажилтнуудын маань ингээд тайлан ажлууд маань дээр ингээд лист хэлбэр ороод явчихна гэсэн. За тэгээд бид нэг листүүдээ өөрчлөе явуулж болно тийм. Complete дуусаагүй дууссан уу гэх юм байдлаар ажилтан болгон дээр ингээд SharePoint дээр үүсгэж явж болно гэсэн. За тэгээд цаашлаад бид нэр тухайн файлаа экспорт хийж авч болно. Магадгүй тайланд ашиглаж байгаа ч юм уу тийм. Эсвэл хин нэг үзүүлэх шаардлагатай бол экспорт хийгээд Excel файл руу CSV файл руу ч юм өөрчлөөд авч болно гэсэн. Адилхан Forms гэж сонголт байгаа. За энэ маань Microsoft-ийн Forms гэдэг функцтэй ашигладаг. Цаашлаад санал асуулгын ч юм уу тийм. Асуулт хариултын формтой холбогдоод ажиллаж болно гэсэн. За ингээд бид нар шинэ айтмууд нэмэлт хийж болно гэсэн. За мөн documents дээр бас яг адилхан. Бид нар документ оруулсан байгаа. Документ дээр бид нар бас column буюу мөр хэмжиж өгч болдог гэсэн. За жишээлбэл би энэ файлуудыг нэгцэн шүү дээ хамгийн ихэнд. За одоогоор бол би дүлгэн гадар гээд ганц өөрчлөлт оруулсан харагдаж байгаа. Тэгэхээр магадгүй олон хүмүүс өөрчлөлт оруулаад ирэх энэ файлын эзэмшигч нь хэн бэ гэдэг асуудал гараад иртээ. Анх оруулсан хэн бэ? Тийм учраас би person гэдэг сонголтыг сонгочихъя. За person гэдгийг дараад next даръя. За энэ дээр би магадгүй owner гэдэг хэрэгтэй. Файлын эзэмшигч гэдэг талбарыг нэмж байгаа. За энэ дээр би description дээр тайлбар бичих болно. За тэгээд тухайн хүмүүсийн profile зургийг харуулъя. За тэгээд save гэж дарчих. За энэ дээр owner гэдэг сонголт ороод ирж байгаа тийм. За тэгээд анзаарч байгаа бол энэ дээр бид нар owner дээрээ мэдээлэлүүдээ нэмж өгч болно гэсэн үг. Магадгүй энэ файлын эзэмшигч чинь тийм бий байлаа гэж бодоход би энэ owner дээр өөрийнхөө нэрийг оруулаад өгч болно гэсэн. За эсвэл бид нар өөр мөрүүдийг бас нэмж болно. Сонголтууд ээж болно тийм. Date, time, за эсвэл yes or no, за location, image гэх энэ дээр өөр сонголтуудыг колмуудыг нэмээд өгч боломжтой гэсэн үг. За бид нар түрүүн Teams дээр нэмсэн шүү дээ. За тийм учраас одоо Teams руу ороод үзье. За веб browser очиж баг зэргуудж байгаа хойшлаарай. За энэ дээр гадарч чинь SharePoint training demo гэдэг миний үс SharePoint мөн ингээд биднэрт Teams хэсэг маань ороод ирж байгаа гэсэн. За тэгэхээр бидний оруулсан постуу мэдээллүүд за цаашлаа нөгөө файл хэсэг рүү ороод үзье. Миний оруулсан файлууд маань файлын документ хэсэг дотор байж байгаа хэвээр. За сайтууд байдаг тийм. За энэ дээр бол жишээлбэл би шинээр файлууд файл хэсгээ сонгож өгөх учраас файлууд нь empty харагдаж байна. За тэгээ сайтууд байгаа. За эсвэл бид нар цаашаа research design хэсэг байсан. Сайт маань бол яг нөгөө түрүүний SharePoint сайтыг маань бүхэн харуулах хэрэгтэй. За миний оруулсан new meeting, team meeting-үүд байна, мэдээллүүд байна, employee onboarding, team form гэдэг байна, үндсэн зэс байна. За би яг ямар хэсгүүд сонгож өгнө. Тэгэхээр хэсгүүд маань бүгдээрээ энэ Teams дээр ороод ирнэ гэсэн. За тэгээ энэ дээр нөгөө Teams-тэйгээ холбоотой постууд оруулж байна шүү дээ. Олон нийтэд зориулсан постууд, арга хэмжээнүүд байж болно, хурлууд байж болно тийм. Бүхэл мэдээллүүдээ тэгэхээр Teams дээр бичээд ороод ирнэ гэсэн. За тэгээ бид нар баг болгон өөрсдөө компанидаа зориулсан SharePoint-уудыг үсгээд зөвхөн өөрсдийнхөө оруулахыг хүссэн, харахыг хүссэн шаардлагатай хүмүүсийг SharePoint-оос менежгээд
мэдээлэл солилцоо явж болно гэсэн үг.